Энэхүү огцон өсөлтийг юу өдөөж байна вэ? Намайг өөрсөнд баярлалаа. Платформын маань өсөлт бидэнд маш их урам зориг өгч байна. Хэрэглэгчдийн тоо 11 улирал дараалан дээдсгээ шинжилснээс гадна 10 дахь улиралдаа 10-аас дээш хувийн өсөлт үзүүллээ. Үүний гол шалтгаан нь Pinterest-ийг хэмэл оюун цорилсан худалдаа авалтын туслах болгон хөгжүүлсэнтэй холбоотой. Энэ нь хэрэглэгчид ялангуяа Gen Z үеийнхэнд маш их таалагдсан. Залуучууд бол манай хэрэглэгчдийн талаас дээш хувийг эзэлдэг хамгийн хурцтай өсөж буй сегмент юм. Pinterest нь Gen Z үеийнхний дэлгүүр хэсэг газар болсноор хэрэглэгчдэд олон боломж олгож байна. Мөн зар сурталчилгаа тавих хүсэлтэй компаниуд энийг анзаарч байгааг улирлын тайлан харууллаа. Зар сурталчилгааг илүү зорилттой бүлгүүдэд чиглүүлснээр үр ашиг нэмэгцэн гэж харагдаж байна. Сар тутамд 80 тэрбум гаруй хайлт хийгдснээр хэрэглэгчдийн тоо дээд зэгтээ хүрлээ. Хэмэл оюун танай компани үр ашгийг нэмэгдүүлж байгаа энэ үед урт хугацааны стратегит нь ямар байх вэ? Тийм ээ, манай платформ дээр сар бүр 80 тэрбум гаруй хайлт хийгддэг. Хэдхэн жилийн өмнө ийм тоо хэлбэл итгэмээргүй сонсогдох байлаа. Энэ нь Pinterest-ийг анхны дүрслэл суурилсан платформ болон хөгжүүлсний үр дүн юм. Худалдаа авалт хийх нь шин зүйлийг харж үзэх аяллаа гэж хэлж болно. Тиймээс ч бид харагдах байдалд их анхаарал хандуулдаг. Хэмэл оюуны ертөнцид AGI буюу ерөнхий хэмэл оюунд амгаалж байгаа. Гэхдээ тусгай зориултын хэмэл оюуны моделлууд ч өөрийн гэсэн орон зайг бий болгож байна. Энэ нь байгууллагын түвшинд тэрч байтугай хэрэглэгчний дунд ч ажиглагдана. Хэрэглээнд нэвтрүүлсэн маш олон жишээ бий. Бидний хувьд захим худалдаа дүрс ашиглан хайлт хийх шинэ боломж нээхэд төвлөрч байна. Бид платформынхаа дата мэдээлэлд үндэслэн хэмэл оюунаа хөгжүүлж буй хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна. Сар бүр хийгддэг 80 тэрбум гаруй хайлтын 50-аас дээш хувь нь арилжааны шинжтэй. Энэ нь ердийн чатбот болон уламжлалт тайлны системүүдээс хавьгүй ашигтай гэсэн үг. Pinterest нь хэрэглэгчдийн хувьд аль хэдийнэ хялбархан худалдаа авалт хийх газар болжээ. Тун сонирхолтой юм. Хөрөнгө оруулагчдын дунд чатботууд өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ гэсэн болгоомжлол үүсэж байна. Танах Google, OpenAI зэрэг эхлэлний модельоос хэр хамааралтай байна? Өөрийн хэмэл оюуны загвараас сургахын хажуугаар бусад компани модельийг ашигладаг. That's right. So we primarily run our own compact fit for purpose models. I think this is one of the things that you will see over time. Бид хөвчлэн өөрийн тусгай зориултын загваруудыг ашигладаг. Цаг хугацаа өнгөрөх тусам AGI буюу ерөнхий хэмэл оюуны загваруудын талаар ярих нь нэмэгдэх байх. Гэхдээ эдгээр модельийг ажилуулахад маш өндөр зардалтай. Бид дотоод загварууд болон нээлттэй ихийг өөрийн өгөгдлөө сургаснаар ижил төвшний эсвэл илүү үр дүнд хүрэх боломжтой харуулсан. Зарим тохиолдолд гадны моделийн 10% ч хүрэхгүй зардал гардаг. Захим худалдааны чиглэлд томоохон хэмэл оюуны модельудаас 30% илүү оновчтой зөвлөмжийг хэрэглэгчдэд өгч байна. Энэ нь Pinterest-ийг захим худалдааны өрмөц цэг гэдгийг харуулдаг. Манай загваруудыг хүчрхэг болгож үзүүлэн зөвхөн хэмэл оюун бишээ гэдгийг дурдах хэрэгтэй. Хэмэл оюунд өөрийн гэсэн стил, загварын мэдрэмж байхгүй. Зөвхөн хүндэл байгаа. Хүмүүс Pinterest-д өөрийнхөө стилийг олж имиж бүрдүүлэхээр ирдэг. Манай модельууд үүнээс нь суралцж тухайн хэрэглэгчийн сонирхолд нийцэх зөвлөмж өгдөг. Үүний үр дүнд хэрэглэгчид Pinterest миний сонирхлыг ойлгодог гэж хэлж байна. Энэ нь манай платформын ялгаа юм. Бид хэрэглэгчийн үйлдэлд үндэслэн суралцдаг. Ингэснээр харьцангуй жижиг боловч маш оновчтой загваруудаар хэрэглэгчдэд илүү сайн үр дүн өгч байна. Платформоос сургахаас гадна танай компани нэгдэн нийлэх хэлцлээ эрчимжүүлж байгаа. Сүүлд TV Scientific компанийг худалдаа авсан. Яагаад үр дүнд суурилсан телевизийн сурталчилгааны зах зээл рүү орсон талаараа хуваалцахгүй юу? Тэглгүй яах вэ? Манай компани нийт 630 сая гаруй хэрэглэгчтэй. Сард 80 тэрбум хайлт хийгддэг. Үүний талаас дээш хувь нь арилжааны зорилготой гэхээр дэлхийн хамгийн том худалдаа авалтад чиглэсэн платформуудын нэг болж байгаа юм. Бид Pinterest-ийг зар сурталчилгаа хийж буй компаниудыг хэрэглэгчтэй холбох цэг болгон хөгжүүлсэн. Харин одоо сурталчилгаа тавьж буй компаниудыг бусад арга хэрэгслээр дамжуулан хэрэглэгч олоход нь туслах болно. Тухайлбал CTV буюу ухаалаг телевиз нь хамгийн хурдтай хөгжиж буй сурталчилгааны арга хэрэгслийн нэг юм. Энэ нь 2028 он гэхэд уламжлалт телевизийн сурталчилгааг гүйцэтгүүлэх төлөвтэй байна. Бид сурталчилгаа хийж буй компаниудад үр ашиг нэмэгдүүлэхэд туслана. Харин хэрэглэгчид өөрт нь хэрэгтэй ашигтай бараа бүтээгдэхүүнийг зурагтаар олно гэсэн үг. Бид сүүлд хийсэн хөрөнгө оруулагчны хурлаараа Pinterest-ийн хэрэглэгчдийн өгөгдлийг TV Scientific компани боломжуудад нэгтгэснээр сурталчилгаанаас үүдэлтэй худалдаа авалт 65%-аар өсөхийг танилцуулсан. Энэ нь сурталчилгаа хийлгэж буй компанид маш ашигтай. Дээр нь хэрэглэгч зурагт үзэж байхдаа энэ надад хэрэгтэй бүтээгдэхүүн байна шүү гэж бодно. Тэгэхээр эдэндээ ч хэрэгтэй гэсэн үг. Сонирхолтой юм аа. Үйл ажиллагаагаа төрөлжүүлж байгаа гэж санагдлаа. Gen Z үе болон өсвөр насныхныг хамгаалах талаар ярилцъя. Энэ хүрээнд олон нийтийн сүлжээний ертөнцид танах ямар үүрэг гүйцэтгэх вэ? Тийм ээ. Би энэ талаар өмнө нь ярьж байсан.
Би 4 жилийн өмнө Pinterest-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал томилогдоод олон нийтийн сүлжээний илүү эерэг бизнесийн загвар байх боломжтойг харуулахыг хүссэн. Тиймээс залуучуудын цахим орчинд аюулгүй байдал тэргүүлэх чиглэл байсаар ирсэн. Бид 3 жилийн өмнө Pinterest-ийг 16-аас доош насны хэрэглэгчдэд private буюу хувийн оримтой болгосон. Бид ийм алхам хийсэн анхны бөгөөд одоогоор цорын ганц платформ юм. Олон нийтийн сүлжээ нь 16-аас доош насны хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахгүй байгааг биелж тод шүүмжилдэг. Тиймээс бид 3 жилийн өмнө хүүхдүүдийн сошиал функцүүдийг хаасан. Дэлхийд daярах зохицуулагчид одоо үүнд анхаарал хандуулж ирсэнд баяртай байна.